За юу цаана. За тэгэхээр хэдүүлээ ерөөдөө Binance дээр гарч байгаа. За шинэ төслийн талаар видео хийгээд нэлээд шавуудсан байна. Тэгэхээр тэр талаараас жоохон дэлгэрэнгүй ярих гэж байна. За одоогийн байдлаар бол Binance дээр хоёр төслийг зэрэгцээ явж байгаа. За эхний байдлаар эхнийх нь бол өнөөдөр дуусч байна. За тэрний юу гэхээр за RAID гэдэг токен байна. За энэ бол яг launch pool хэсгээр орсон coin байгаа. За тэгэхээр launch pool нь яадаг вэ гэхээр та мэдээж өөрт байгаа BNB, FTUSD болон USDC гэсэн пүүлүүд рүү өөрийн байгаа мөнгө өрөнгөө хийж буй стейклж хадгалаад за хадгалсныгаа хариуд нь airdrop маягтайгаар урамшууллын маягтайгаар энэ үнгүй энэ coin-уудыг авдаг гэсэн. Тэгэхээр одоо та энэ дугаарыг үзэж байгаа бол за магадгүй та RAID гэдэг хоцорсон байх боловч за ингээ харах юм бол түүхэнд маш олон launch pool-ууд гарч ирсэн учраас та бүхэн яг одоо бас BNB худалдаад аваад магадгүй хямдхан байж болох юм те. За эсвэл эрсдлээ баг байлгаа гэвэл эсвэл ерөөдөө stable coin-оос хадгалаад airdrop-ыг ерөөдөө авах боломжтой байгааг харж байгаа те. Тэгэхээр магадгүй ханшийн эрсдлээс сэргийлж байвал за USDC болон FTUSD буюу энэ stable coin-уудаар аваад хадгалах юм бол за тодорхой хэмжээний дараагийн airdrop дараагийн launch pool-ийн төслүүдээс бүрэн аваадах боломжтой. За ерөөдөө бол яг энэ үрийн сонголтын дээр тулах юм бол мэдээж Binance өөрсдийн BNB гэдэг токенөөрөө стейк хийх юм бол арай илүү allocation өгөх магадлал нь илүү байдаг учраас яг ханшийн эрсдлээ тооцож чадах юм бол BNB-гээр нэлээд локлоод RAID гэдэг airdrop-ыг авсан бол илүү бас өндөр өгөөж авах боломжтой байсан байна. За ингээд RAID гэдэг төсөлтэйг хэдүүлээ танилцаад үзэх юм бол за ингээд одоо ингээд үндсэн вебсайт руу н ороод за үүнээсээ дамжаад resource development product-ууд нь юу юм, client-ууд нь хин юм байгаа юм. За одоо ингээд 70 chain-тэй холбогдсон байна тийм үү. За ингээд ерөнхий мэдээллийг бол авч болно. За бүр дэлгэрүүлээд явах юм бол за мэдээж энэ төслийн ард ямар хүмүүс байгаа вэ гэдэг backup-уудыг судлаа. За тус тусынхаа social хаягууд за Twitter, Discord гэх юм те энэ community нөлөө нэгдээд танилцуулга авал зүгээр ш бодож байна. За бүр илүү хэлбэрчлийг бол за мэдээж одоо хиймэл оюухан бүүн болж байгаа цаг үе учраас хиймэл оюухан дээрээс илүү амархан байдлаар энэ мэдээллүүдийг ингээд аваад боломжтой. Жишээ нь шууд линкийг тавиад энэ төслийн талаар мэдээлэл өгөөрэй гэх юм бол за энэ төслийн үндсэн онцлогуудын харах за хөрөнгөний өргөн цар хүрээтэй юм байна. Уян хатан байдалтай юм байна. Өргөдөг чадвар сайтай юм байна. Өндөр чанартай хөгжилтэй юм байна. Аюулгүй байдалтай байна. За жишээ нь ингээ аюулгүй байдал гэхэд 2021 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоо хүртэл ямар нэгэн алдаа дутагдал янз бүрийн муу мухан мэдээлэл гараагүй байна гэж харж болохоор байна. За мэдээж хэдүүлээ энэ токеныг мэдээж шууд худалдаж аав гэж байгаа юм биш. Мэдээж хэдүүлээ өөрт байгаа мөнгө өрөнгөөрөө дамжуулаад тэрнийг хадгалсныхаа дараа одоо чинь банкнд хүмүүс мөнгөө хадгалаад хүү авдагтай адилхан BNB эдрийг хадгалаад ерөөдөө бол урамшуул маягтаа аваадах бүрэн боломжтой байдаг байх нэ. Тэгэхээр та бүхэн бас энэ төсөөд рүү орох юм бол мөн ингээд үнгүй байдлаар бас өөрийнхөө wallet-ыг зузаацгаадах бүрэн боломжтой байдаг байх нэ. За hodlers дээр одоо MyShade гэдэг бас юу явж байгаа, төсөл явж байгаа. За энэ hodlers энэ юу вэ гэхээр за ихэд бол за ингээд харчих юм бол за ихэд бол BNB эзэмшигчдэд зориулсан урамшууллын хөтөлбөрөө гэж. За энийг та мэдээж BNB-гээ аваад за simple learn буюу хадгалах. За ихэд on-chain yields дээр бас мөн бүтээгдэхүүнийг захиалаад хадгалах. Ерөнхийдөө бол ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүнээ аваад түүнийг хадгалах хэрэгтэй. За зарим airdrop-ууд яадаг вэ гэхээр за тодорхой хэмжээнд хугацаа зарчдаг. Та BNB-г за дунджаар 5 сарын хугацаанд хадгалж чадсан бол танд энэхүү airdrop-оос өгнө ч гэдэг юм байна. Тэгэхээр бас илүү урт хугацаанд хадгалаад байх тусмаа илүү өндөр өгөөжийг авах боломжтой. Тэгэхээр алхмуудын заах юм бол за мэдээж BNB худалдаж аавна. За ингээд simple learn буюу on-chain yield дээр хадгална. За үүнийхээ хариуд ерөөдөө ингээд airdrop-ыг өөрийнхөө ажилд оролцуулаад ингээд airdrop хөтөлбөр тамжилтаа оролцоод хадгалах бүрэн боломжтой байна. За одоогийн байдлаар бол энэ төсөл ингээд явж байна. За ингээд одоо чинь та бүхэн одоо өөрийнхөө аккаунт орох юм бол trade дээр нь дараад BNB-г худалдаж аваад ингээд явах боломжтой. За мөн эсвэл хоёр дахь зах зээлээс нь шууд төслөөсөө худалдаж авах боломжтой. За энэ төслийн үед ингээд за энэ төслийн үед бол сая гараад за дээшээгээ 0.4-өөс 0.7 хүртэл дээш өсөлтийн хөдөлгөөн үзүүлээд одоо л ерөөдөө бол sideway маягийн хөдөлгөөнтэй бол байна. За тэгвэл одоо яг би иймэрхүү шинээр гарч байгаа төслүүдийг худалдаж авахд бол жоохон таатай нөхцөлөд гэж бодохгүй байна. За яагаад гэвэл биткойны хаашаа хэдүүлээ харах юм бол за нэлээдгүй уналтын хөдөлгөөнтэй байгаад байгаа. Тэгэхээр за биткойны хувьд халтхан цусган ярьчвал за хэдүүлээ нөгөө дов толоод higher high хийжсэн. Энэ дээр higher low тогтсон. За магадгүй дахиад энэ дээр higher low тогтоод тийш шинээр higher high
хийх болов уу гэсэн боловч за энэ бодлогчдаар нь явсаар байгаад за Bybit гэдэг бирж маань халдхад өртөөд хэдэн мянган Ethereum алдаж маш их өндөр хэмжээний хохирол учирсантай холбоотойгоор зах зээлд ерөнхийдөө шокийн байдалтай уналтын хөдөлгөөн бол ороод ирчихсэн. Тэгэхээр ерөнхий маркетаа үндсэн одоо урд нь явдаг зүйл нэг бол биткойн гэдэг. Биткойн өөрөө уналттай байхад за бусад койнууд бол ерөнхийдөө дагаад уналтын хөдөлгөөнтэй байдаг. За Ethereum-ийн хувьд бол 2000 гэсэн түвшин дээр ирсэн том спорт зон дээр одоо байна. За магадгүй эндээс доошо дахиад сэрэх юм бол 1900 1806 чих бүрэн боломжтой харагдаад байгаа нэлээд ийм риски цаг үе байгаа учраас илүү safety байдлаа хангая гэх юм бол зүгээр хадгалж байгаа зүйлээ локалж хадгалж нэлээд урт хугацаанд хоол хийж байгаа юм чинь шинэ гарч байгаа төслүүдээс нь зүгээр өгөөж хүртээд явчаа гэдэг энэ концептээс барай явуулдаг дэжгээс арилжааны арга барил байж болно. Тэг мөн яг энэ цаг үед бол за яг арилжаа хийхэд бол нэлээд хэцүү цаг үе байгаа учраас нэлээд өндөр савлгааны хөдөлгөөнүүд орж ирж байгаа. Эндээс хүчтэй уналтын хөдөлгөөн орсон боловч буцаад дэше өндөр хүчтэй өсөлтсөн. Одоо эндээс магадгүй дахиад хүчтэй унаад буцаад дахиад дэше өндөр өсөлт үзүүлж магадгүй учраас илүү спотер худалдаж аваад иймэрхүү төслүүдээс airdrop маягийн зүйлийг худалдаж аваад wallet-а зузаатгаа явуулдаг зүгээр. За мөн адилхан төслүүд байгаа шүү дээ. Жишээ нь одоо Gomble ч гэдэг юм уу, Initial ч гэдэг юм уу. Манаас Telegram сувгуудаар мэдээлэл нь орж байгаа. За иймэрхүү шинээр гарч ирэх төслүүд рүү за заавал BNB хөдөлж авч чадварч байхгүй бол зүгээр testnet үед нь зүгээр үнэгүй байгаа дээр нь ашиглаад эдгээр төслүүдээс ингээд гараад ирээдүйд Gomble мэдээж Binance-тай гарлаа гэж үзэх юм бол шууд launch pool дээр нь Gomble гэдээ ороод ирнэ гэсэн үг. Тэгэхээр та аль үжээ төслөөс нь testnet-ээс нь хийцэн за дээр нь BNB хадгалж аваад ингээд давхар энэ token-өөс airdrop маятай ингээд худалдаж аваад үнэгүй аваад түүнийгээ зах зээл дээр зараад борлуулах бүрэн боломжтой гэдэг байна. За ингээд энэ удаагийн төслөөрөө за Red гэдэг төслийг харлаа. За Hodlers NFT дээр MyShare гэдэг төслийг хийж байгаа. За ингээд ерөөд бол Binance дээр иймэрхүү төсвүүд байдаг учраас энэ төсвүүдийг дэлгэрүүлээд бас мэдээж жоохон ч гэсэн орлого олох бүрэн боломжтой байна. За ингээд та бүхэн дараагийн төслүүд дээр бас амжиж орохын тулд за мэдээж BNB аваад хадгалах ч юм уу те. Эсвэл байгаа USDC, FTUSD-гээ хадгалаад төслүүд рүү орох боломжтой хань. За одоо чинь энэ дээр ингээ харах юм бол зөвхөн FTUSD BNB pool гаргасан байна те. Энэ дээр бол USDC бол шинээр орж ирсэн байна. За одоо ингээ харах юм бол ерөнхийдөө одоо иймэрхүү байдлаар явж хагаад энэ удаагийн төсөл дээр бол USDC гэдэг төсөл орж ирсэн байна тийм үү? Pool орж шинэ pool орж ирсэн. Тэгэхээр энэ байдлаар ингээ орох боломжтой хань байна. За ингээ дараагийн бас шинэ төсөл нь юу байх нь тэртээ сонирхолтой зүйл нь. Одоо манай багийн зүгээр харж байгаа нь бол за Gomble-ыг бол нэлээд төгссөн болов гэсэн хүлээлт байгаад байна ш. Binance юмхтод Gomble өөрөө тодорхой хэмжээний бас мөнгө урамшуул гэнэ ерөөдөө спонсороор орж исэн учраас магадгүй Gomble авч магадгүй гэсэн өндөр хүлээлт бол байна. За ингээ ерөөдөө бол launch pool-ийн бичлэг танилцуулгачдаг дууслаа. Тэгээ та бүхнээс өөртөө хуваараа судлаж чадахгүй бол мэдээ ChatGPT ашиглаад DeepSeek ч юм уу те хиймэл оюухан ашиглаад тодорхой хэмжээний мэдээллүүдийг ингээ монгол хэл дээр аваад түүнийг ингээд хэрэгжүүлээд авах боломжтой байна. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа. Баяртай. Сайхан шинэлцгээгээрэй.